За сайн уу залуу байна. Тэгээд хэдүүлээ шинэ бичлэгээр олдож байна. Ер нь бол сүүлийн 3 сар ерөөсөө бичлэг хийгээгүй. Тэгээд бичлэг хийгээгүй шалтгаан гэвэл бас зөндөө байгаа. Тэгээд хэдүүлээ тэрийг дараагийнхаа бичлэгэн дээр сайхан би тайлбарлаад ер нь сонирхуулаа явуулчихнаа. Тэгээ би нэг сүүлийн 14 хоног зав нэг буцаад бичлэгээ хийдэ гэж бодож явж байгаад юу хийх талаараа сэдвэнийг олохгүй яваадсан аахгүй. Тэгээд сая харин хүмүүсээ цуглуулад тэгсэн чинь миний тооцоо бүр яг 100,000 болоод тэгээд би яг бодсон аахгүй. Монгол 100,000-аар ямар хүмүүс цуглуулах уу гэж бичлэг хийчихвэл бас нэлээд сонирхолтой юм шүү дээ. Гадаадд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн ер нь Монголд ч гэсэн хүмүүс сонирхолтой юм гэж бодоод за тэгээ олонтаа үгүй хэлээ бичлэг рүүгээ оръё. Би хүмүүсээ цуглуулад авчирсан. Тэгээд галтгоонд маань гэрэл айгу муу хасдаг байхгүй. Тийм болохоор зочны өрөөндөө ичлээ. Тэгээд за эхэлцгээе. За миний хүмүүс яа. Прям хүнстэй юу. Тэгээ нэмээ орсон. Бил нэндэн аль хэдийн нөтө уншуулсан. Тийм болохоор дахиж шоу хийгээд шаардлагагүй гэж бас. Яг ингээд 100,000. Тэгээд эхлэе. Хамгийн ихэнд энэс эхэлчихье. Энэ нэг шницэл маягийн бислэгтэй сурац гэнэ дахин бахтай нэг юм бислэгтэй ийм идэх юм байна. Тэгээд дотроо 4-5 ширхтэй. Энэний үн болохоор энэ байна. Айгуу дэжгүй боломжтой үнэтэй. Өдрийн нэг ширхэг нь 2,000 зүгсөө. Тэгээд нэг 2-ыг шараад өдөртөө идчих юм ажиллагаа аваад явчихад айгуу дэжгүй мэн гэж харсан. Тэгээд эхнийх нь энэ. За дараагийнх нь болохоор энэ chicken гэсэн. Бас яг нэг юм nuggets шиг. Энэний маань үн болохоор 17,000 нэ. 17,000. Тэгээд зүүн дотроо 3, 4, 5, 6 9-10 ширхтэй байна. Тэгээ 10 ширхтэй 17,000 гэхэд бол надад аягүй дэжгүй санагдаад байгаа. Тэгээ уул нь бол будааг шаагаад будаатай хамт идчихүүлэх хоол идэж байгаа юм шиг болно шүү дээ. Тэгсэн чинь наач манай будааг ширхт өвдөрцөн. Тэгээ би нэг салааттай л идэх гэж бодоод байгаа. Яа, за хоёрдугаар нь нэ. За гуравт нь би шууд нөгөө энэний дараалал шууд явчвал надад амар байгаа байхгүй үн мөрийг хайхгүй. За гуравт нь болохоор царцаамаг гинэ. Царцаамаг гэж нөгөө юу хэлээд байгаа? Стүүжин хэлээд байгаа. За тэгээ газ бичлэгээ хийгээд газ юмнуудаа далт хийхгүй бол юмнууд манаас хайлах гэдэг энэ та нар нэрийг энийг амар хортой хайлт юм идэггүй. Би нэг удаа идэнгүүтээ зүсч нөгөө гамбанзан дээр зүсэнгүүтээ орхио авцаахгүй юу ажилдаа яваа яраад тэгээ ирсэн чинь бүр хайлаад урсаад бүр амар заваа юм болт юм лээ. Тийм болохоор энийг өстө газ хөрөгчөндөө хийхгүй болтгүй юм лээ. За тэгээ стүүчэнд би бүр амар дуртай хүмүүс заваа мааван гэлээдэг би бол үнэхээр дуртай. Хайртай бүр. Тэгээ энэний маань өмнө болохоор 14,196 гэж юм. Тэгээд нэг нь 7,000 гэсэн үг. Тийм талхтай ч идсэн гоё эсвэл бүр хайда оройдоо унтахаас өмнө нэг тийм мах идмээр санагдаад бүр нэг амар өсөд идэг та. Яг тэр үед нэг идвэл гоё. Би өөр нэг харагдсан чинь амар махтай юм авчижээ. Сая угаасаа үлсэд байгаа байхгүй бичлээ дууссан гутаа. Гэлс юм идэх гэж бодоод байна. За дараагийнх нь болохоор тор гинэ 249 төгрөг. Энэ тор аваад тор нь 249 болсон байна. За үүний дараа болохоор йогурт 7,748 жин. За тийм нөгөө нэг хүмүүс авахаараа яг тэргээл идэдэг төрлийн юм байдаг та. Одоо жишээлбэл би яг энэ тараг уухаараа яг энэ сайнны олон жимстэйг удаг байхгүй юу. Тэг ингээд яг нэг л төрлийн юмнасаа ингээд байнга яг тэргээл аваад идэг төрлийн юм байдаг та. Яг ингээд одоо жишээлбэл стүүжин гэх юм бол би зөвхөн төгс амт гэсэн эдний стүүжинтэй амар дуртай байхгүй юу. Тэнгүүд яг ингээд тарагны үед болохоор би яг энэ сайнны ловон тал бүр үнэхээр дуртай заяа ингээд өөр тараг уухаар нэг жоохон уусан болдгоо. За тэгээ энэ маань 7,700 гэж юм. Тэгээд 900 грамтай тийм байна. Тэгээ би нэг ихтэй 9,000 гэж санагдаад байсан чинь надад 7,700 юм байна. Тийм байна. Намайг жоохон багт ихтэй 1 литр 2 литр тараг 1,500 лөө 20,000 гэдэг байсан шүү дээ. Гэтэ намайг жоохон багт л та бүр 15-6-7 жил юм мэдгүй. За тиймэрхүү. За манайхан дараагийнх нь болохоор гадал гэж юм. Гадал гэсэн чи ямар сонсогддیں۔ Тэгээ банан 4,898 гэж байна. Тэгээ 3 ширхтэй банан. Ягаад гэвэл гişт надад угаасаа дахиад тэр 4 ширхэг банан авахгүй. Тэгээ банан хит модчаараа уул нь яг би юм нэлцаасанд нь амар дуртай байдаг. Гэхдээ хит нэлцаачаар бас арай утгаалцчихдаг. Тийм болохоор 3-тай авсан байна. Минут юу болж байна? 6 минут. Дараа нь манайхан Балканы йогурт гэж байна. За Балканы йогурт.
Яа, та нар энэнийг ууж үзсэн үү? За ууж үзег бол амлыг зүгээр л нэгийг уугаад үзчих. Тэгээд бүр үнэхээр таалагдсан заяа. Бүр амлыг үнэхээр гоё юмтай. Би нэг анх яаж мэдсэн бэ гэсэн чинь саяны өнгөрсөн 2 сар тахаа би Мятаар явж исэн. Хаанаас ирлээ? Энэтхэгээс ч үлээ Таиланд. Таиландаас би буцаж Монгол руу ирсэн байхгүй. Тэгээ Мятаар нисэн чинь нэг юм Балканы хоолныхоо дараа хоолтой гамт гэсэн байхгүй юу. Тэгээ ингээд гэтээ чизтэй нисэн шар өнгөтэй би зургийн авилж оруулж. Тэгээ би ингээ уугаад бүр вау гэд надад бүр ингээ амтны амар таалагдаад. Тэгээ би тэрнээс хойш энэ Балканд бүр үнэхээр хайртай болсон. Тэгээд 5-ыг авбал бөөний үнээр хямдралтай байсан байхгүй юу. Тэгэхээр би 5-ыг авсан. Одоо нөгөө гэртээ ганцхан амьдардаг хүн чинь асар том тооцтой шүү дээ. Ширээгээ камерт харуулж чадахгүй болохоор хэцүү юм. Ингээд 5-ыг авсан байгаа. Тэгээд өдөрт нэгийг уун. Энийг яг өглөөдөө заяа нэг тийм ажилдаа яарад хоол идэж амжихгүй нэг яардаг шүү дээ. Эсвэл таад манаас хичээл сургуультаа яардаг гэж болно. Тэр үедээ яг таксинд явж байхдаа уучаар бүр амар үе гэдэг байхгүй юу. Тэгээ хажуугаар нэг бананаас ичвэл тэгэл бүр фул. Гэтэ одоо би ойр амар хидэд байгаа болохоор өглөөний цайнд тэгж идээд уугаад бол угаас татахгүй л ахал та. Тэгээд за тэгээ энэ 5 маань нийлээд 13,000 болсон юм байна. Тэгээд нэг 2,500 таа гэсэн үг. 2,400, 500, 600 байна уу? Тэгээ энийг хувьяасаа зүглэе. Үнэхээр гоё юмтай шүү. За дараа нь манайхан салаатны авч байна. Тэгээ 2167 гэж юм. Тэгээ салаатыг ер нь бол авчиг би амар хавтан муудагчаад идэг төрөл юм баггүй юу. Ганц 2 хийж идэнгүүтээ энэ авчиж угаасаа бүр ингэ юм харлаад ногоороо дэвтээд нэг заван болчдөг тоо. Тийм болохоор айл алхал уулын бараг 1000 төгрөгөөр бүр жоохон грамтай салаад алмаар байхгүй. Данч тийм салаад зардгүй юм билээ. Тэгээд тийм салаадыг авч авсан. За бараг дуусах гэдэг шүү. За дараа нь улаан лойл гэж юм. Oh my god. Би лойлоо унгацсан байна. Тэгээд помидор монголоор гэтээ ер нь хүмүүс нэг амар хэрэглэхгүй юм тий. Энэ хоёр шиг ингээ газар тунчжээ. Монголоор ер нь хүмүүс амар хэрэглэхгүй юм тий. Помидор гэд хэрэглээ сурталч улаан лойл гэсэн ч бас сонирхолтой. Тэр 6917 гэх нэг тэгээд ийм помидор, өглөн помидор байна. Наад гэхдээ өглөн помидороос илүү ингээд томор байдаг помидор айгу амар санагдаад тахгүй яарч байгаа үед сүв гэж ирчээл. Эднэрийг чинь бүр амар олон шиггээр нь голоор навах гэж бас цаг удаад идэг. Өсөж байгаа шүн нэг юм crave humor санагдаад нэг өсөөд идэв штэ. Тэр үед бас помидор идчихээд айгу зүгээр тий. Өнөөдөр шинэ жил болох гээд би нэрээ сайндаа шинэ жил болох гээд нэг иймэрхүү эрүүл юмнууд авцсан байгаа гэдэг таахгүй юм. За дараа нь цай гэж юм. Жохон байхад та нар санаж гэнэ үү? Мэдгүй цайны сонголт амар бага байдаг гэсэн юм уу? Манайх ямартай ч гэсэн ээж дандаа хамаатай авчдаг гэсэн байхгүй юу? Тэгээд нэг үндсэн ногоон өнгөтэй идэв штэ. Тэгээд тэр бол манай дандаа бэждэг байсан. Тэгэл би жохон байхдаа хийх юм болтгүй маашин тэр цайны савыг хараад цайг хараад сууж идэг гэсэн. Тэгээд нэг юм raspberryтэй хамаатай авсан. Тэгээд ийм жимстэй цайнууд нэг тийм хоёрын хооронд жимсний юм хамтагддаггүй те. Гэтэ энийг би ямар гэдгийг бүр үнэхээр мэдэхгүй байна. Жохон байхдаа уучлээсэн багтаа одоо санахгүй байна. Тэг ямар ч гэж гэсэн юм цай авсан. Би бүр ингээд цай уухаа ямар туртай заяа. Кофе ууж чаддгүй. Яг нөгөө дүрдэг бишээ найруулдаг кофе бол уучдаг. Тэгээд нөгөө нэг яг кофе шопд гардаг кофе уувал бүр өстө зүрх дэлсээд хүчгээд идэж. Би анх мэдэхгүй заяа. Германд явж агаад сурч зэлцээгээр нэг 10 дугаар ангитай Герман явжсан байхгүй. Тэрнээс өмнө бол найруулдаг кофе ууж үзээгүй мэшин. Ямар ч тач ингээд Starbucks оронгуудаа манай ангийн нэг охин тухайд юу авсан бол зүгээр латте хийсэн болов мэдгүй. Нэг юм амар том кап кофе авсан. Тэгээ тухайд тэр чинь 11 евро байсан заяа. Одоо 11 евро гэдэг чинь баг 40 томн гэсэн юм уу? Тэг ямар ч тач намайг би чи 10 дугаар ангитай баг 10 жилийн өмнө 10 дугаар анги гэсэн шүү дээ. Баг тэрнээс ч өмнө нэж мадгүй. Тэгэхэд 11 евро. Одоо баг хэд болсон бэ? Ямар ч тач амар үнэтэй тийм кофе аваад уусан чинь чадахгүй заяа. Ганц хоёр балгаал зүрх салгалал дэлсэл гар хурууч хичээл тэгэл тэрнээс хойш би за би кофе ууж чаддгүй юм гэдгийг ойлгосон. Дараа нь өгөрцөн юм. Би энэ өгөрцөй тэгснээ помидор энэ төр аваад нөгөө салат хийгээд түрүүнийхээ нагетс өдрийн хажуугаар итгэхэд авахгүй юу. Бодаа хашаагч эвдэрсэн болохоор бодаа хашааж чадахгүй. Гал дээр хашаагч гэсэн нэг тийм сонир нэлцгай болгочод идэм ба. За энэ маань болохоор 6140 гинэ. Би түрүүн Ахмадигийнхаа үнийг хэлсэн үү? Ахмадигийн үнэ болохоор манайхан 11820 юу вэ? Ямар үнэтэй юм? Энэ нэг цай үү таахгүй. За 11820 гэж юм. Тэгээд үргэс тэмх маань
6140 гэж байна. За тэгээ өргөс тэмх маань 6140 гэж байна. 2 ширхтээ энэ бол их боломжтой үнэтэй байна. Ширхэг нь 3000 гэсэн үг юм байна. Тэгээ салаадаа хийж сайхан иднэ нүгээрээ. За last but not least гэдэг ааштай. Бичэн авсан MacTV-ийн тэгээд энэ надад аягүй таалагдсан. Бас л яарсан үед сүнхрүүгээ ингээд дотроо за би та нарт задлаад харуулчих. Муухай задлчлаа. Тэгээд дотроо болохоор энэ нөгөө юм юутай байж за та нар баран мэдэн дээ. Гэтэ нөгөө бусдыгаа бодох юм бол ингээд хайрцаг дотроо бас дахиад юм ууттай байдаг байхгүй. Тэгэхээр шууд сонгуулж мөхлээд ч юм аа очиход бас зүгээр. Эсвэл нэг доор олон хэмжээгээр идэхгүй байх айгүй магадлалтай. Нэг юм ууттай болохоор задлаад дотроо 2 байдаг болохоор үсрээл 2 уутыг иддэг нэг дүүрийг. Яг нөгөө бөөнөрөө байж байгаа бичээнийг бол би бүр ёроолгүй юм шиг амар иддэг байхгүй. Тийм болохоор энийг авсан. За тэгээ нийтдээ 100,600 бонус гээд 5250 орсон байна. Боломжийн надад юу 8 юм ахаар ингээд амар хөөрхөн бонус зөвлөрөөд амар гой санагдаад идэв. Тэгээ надад юу 8 аягүй таалагдаад идэв. Гэртээ амар ойрхон болохоор ер нь байнга л 8 юм авдаг. Хүмүүс авч явж байгаа л нэг бонус арахаар амар хөөрхөн 30 40 50 бүр хаяада 60 мянга болчтой. Тэгэл асуулах бол бас таацтай шүү дээ. Яг ингээд нэг хаяада би нөгөө нэг тийм сарын тогтмол цалинтай хүмүүс байхгүй юу? Яг ингээд одоо би нэрээ нэг шинэ ажилд орсон. Тэгээ тэр маань ч гэсэн яг юм тогтмол цалинтай биш ингээд ажлаа хийх юм бол мөнгө олно. Тэгээд тогтсон цаг байхгүй, тогтсон тийм цалин байхгүй, тийм ажил. Тэгээ би юу ямар ажил хийж байгаа энэ төргээд ерөн дэлгэрэнгүй дарааийнхаа бичлэг дээр оруулнаа за. За тэгээд болчлоо. Ингээд та нартаас ингээд бөөнөрн ширээн дээрээ тавьж аваад би нэг хэрэг болсноо бүгднийг нэг харуулъя. За тэгээ манайхан бичлэгээ сайхан үзсэнд баярлалаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Би тэгээ цаашдаа ер нь бол YouTube-д тогтмол хийнэ. Хизээ илээ бас бичлэгэн дээр ингэж амлаадсан. Гэтэ хичээнэ. Гэтэ яг нөгөө орой ажиллаа тараал орж ирэнгүүт залхуу үрээд ядраад нойр хүрээд байгаа хгүй юу. Гэтэ одоо нөгөө нэг бичлэгээ ингэж оруулаад эхэлчих юм бол таад маань бас гоё лайк майк дараад комент үлдээгээд гоё юм уу гэдэг юм шиг бол цаашдынхаа бичлэгийг урамшаад цаачнаас хийх байх гэж бодож байна. Тэгээд за комент үлдээгээрээ юу ч хамаагүй. Юу гэдэг чи. Би ч одоо бараг бичлэгээгээд бараг л анх чинь 1 сард эхэлсэн те. Тэгээ тэрнээс хойш гэдэг чинь 11 сар болсон байна. Гэтэ гол нь 3 сар бүр тас хайцсан. Тэгээ өмнө ч гэсэн нэг сардаа нэг л угаасаа бичлэгээдэг байсан. Тэгээд чатвал угаасаа байнга л бичлэг хиймээр юм. Ер нь YouTube-д би айгүй дуртай. Өөрөө айгүй YouTube үздэг болохоор гоё хүмүүсийн бичлэг үзэхэд надад айгүй сонирхолтой байт юм аа. За тэгээ би гоё thumbnail-ээ хийгээд бичлэгээ аплод хийчихнэ. Өнөөдөр 12 сарын 10-ны өдөр. Тэгээд энэ бичлэг маань нэг 12-3-нд орчихгүй л үү. Тэгээд тэрнээс өмнө орж магадгүй. За тэгээд бүгдээрээ баяртай. Шинэ оноос өмнө бол гэтээ хэд хэдэн бичлэг оруулнаа. Би нэрээ манай ажлын шинэ жил амар гоё газар болох гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед бас гоё влог хийх юм уу гэж бодоод байгаа. Тэгээд за баяртай дараагийн бичлэгээр уулзъя.